Алсах гэд миний гар орохгүй. За олсон шүү. Унаад ч гоё твсвэ. Яг дагтлж байгаа. За эвлийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Монгол Улсын засгийн газар 2025 оны 11-р сарын 12-ны ээлжид хуралдаанаар хийлээ. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хилэлцсэн болон танилцсан асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлаа эхлүүлье. За эдийн засгийн эрхчлөөний хуулийн төсөл боловсруулах явцдаа өнөөдөр засгийн газар танилцлаа. За мөн төрийн болон албаны нууцын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримталтай засгийн газар мөн танилцж зарчмын хувьд бол дэмжлээ. Ер нь бол яг төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь бол байгаагүй. Гэхдээ 2016 онд төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжснээр төрийн ялангуяа агын шатны байгууллагын одоо мэдээлэл ил дод иш болсон улмаар албаны нууц гэх одоо энэ халхавчин дор авилга хулгай цэцэглэх юм хөрс бүрцэн гэж ерөнхийдөө зандан шатаар үзэж байгаа. Тийм учраас холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар албаны нууцад авсан мэдээллүүдийг одоо ил болгохыг зорж байгаа юм аа. За эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбоотой засгийн газар хилцээрийн ширээний ард суулсан хилцээрийн явцын талаар чин бүрэн сайд өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд эдгээр мэдээллийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За өнөөдөр мөн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал наран туяаг үүрэгт ажиллаас нь чөлөөллөө. Хөгжлийн банкны тухай хуулиар бол тус банкны гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар бол томилох ёстой юм байна. За гэвч наран туяа захирлыг шууд одоо томилсон учраас энэ нь хууль зөрчсөн байна гэж үзэж өнөөдөр энэ хүү шийдвэрийг гаргасан гэдгийг ташаанд дуулгая. Ингээд тэргүүн шадар сайд бүгд эдийн засгийн хөгжлийн сайд учрлыг хүрж байна. За өнөөдрийн засгийн газрын хурлаар эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, түүнийг дагсан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн зандан шатар ерөнхий сайдаар томилогдохдоо баялаг бүтээгчдийг дэмжих одоо багц хуулийг улсын хурлд өргөн мэдүүлнэ гэдгээ бас зарласан. Ингээд 100 хоногийн хугацаанд бол бид нар баялаг бүтээгчдийг дэмжих одоо энэ хуулийн төслүүд дээр ажиллалаа. За сая эх оны төсвийн бодлого, төсвийн хүрээг өргөн мэдүүлэхдээ бид нар нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6% хүртэл бууруулсан. Нэгсэндээ татвараар бүрддэг орлого нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нь багасах тусмаа хувийн хвшилд илүү орон зай бий болдог. За өнгөрсөн онд бол 37 байсан энэ харьцаа. Тэгэхээр төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, хувийн хвшилтэд өрсөлддөг гэдэг энэ одоо бас шүүмжлэлтээр бол бид тоон аргаар бол хариулт өгөх ёстой. Тийм учраас бид нар энэ харьцааг бол өргөжүүлсэн. За энэ хүрээндээ энэ одоо орон зайн дээр бол татварын багц хууль, зээрээс нь эдийн засгийн эрхчлөөний хууль, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлж баталснараа бизнесийн орчин бол сайжрах нөхцөл одоо бүрднэ гэж бид бол үзэж байгаа. За тэгэхээр төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийг дэмжих төсвийн хүрээ өргөн мэдүүлсэн учраас бид нар одоо энэ хуулийнхаа шинжилгээг давхар хийх хүрээндээ өнөөдөр энэ баялаг бүтээгчдийн дэмжих хүрээнд эдийн засгийн эрхчлөөний хуулийн анхдагч хуулийн төслийг танилцуулж байгаамаа. Тэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид нэр хиймэл оюун ашиглаад за энэ нийт одоо хуулийн төслүүдийг их хөгжлөлтөөр боловсруулалт хийгээд эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа Монгол улсад хэдэн хууль байна вэ? Хэдэн одоо зүйл заалт байна вэ гэдэг дээр үнэлгээ өгсөн. За энэ үнэлгээн дээр бол зөрчилдөж болцшгүй заал бүхий 228 хууль байна гэсэн. Тэр 228 хуулийг давж бизнес эрхлэх, гадныхан ч гэсэн хөрөнгө оруулах нөхцөл бол тааруу байгаа нь ойлгомжтой шүү дээ.
За дээрэс нь шууд зөрчилдөөнтэй байж болзошгүй заалт бүхий 110% байна гэсэн. Зөрчилдөж болзошгүй нь 228, шууд зөрчилдөж байгаа нь 110 гэж. Тэр цаашдаа Монгол улсын хууль тогтоомжуудыг бид нар AI дээр Монгол улсын үндсэн хуулинд заасан эрхийг хичүүлэнд хэрхэн одоо халдж байгаа вэ, хэрхэн зөрчилж байгаа вэ гэдгүүдийг шууд AI дээр уншуулж одоо чаддаг боллоо. За энэ хүрээндээ энэ 110 шууд зөрчилж байгаа заалтуудыг бол өөрчлөн үүнийг энэ хуулийн төслүүдийг бол дагуулж өргөн мэдүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хоригдсон хууль баталгааг одоо бүрэн хориглож байгаа. Мөн хувийн өмч хөрөнгө оруулалтыг хамгаална, төр хувийн хвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгоно. За хувийн хвшилт халтай, бизнес халтай эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хуулиар хориглоно. Нэгэсэндээ өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг 10 жилийн дараа хууль буцааж үйлчлээд тухайн одоо хөрөнгө оруулагч талдаа эргээд хилцэрлүүгөө орчдөг энэ байдал бол гадныхаа хөрөнгө оруулахад одоо халтай байна. Тийм учраас бид нар одоо хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэг суурь зарчмаа эдийн засгийн эрх чөлөөний хуулиар баталгаажуулж өгч байна. Мөн хуулиас давсан дүрм журам тогтоохыг одоо энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулиар хориглож байгаа. Мөн хэрвээ төр бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол хязгаарласан хориглосон хууль батлах гэж байгаа бол хамгийн багадаа 90 хоногоос 1 жилийн хугацаанд ашиг сонирхол нь одоо хөндөгдөж байгаа бүлгүүдээс саналуудыг нь авч олон нийтийн хилцүүлэгт оруулж зохион байгуулж байна гэдэг ийм одоо гол концепцүүдийг энэ хуулиар зохицуулж өгч байна. За эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад хөрөнгө оруулалтын хууль буюу олон жил яригдсан 93 онд анх гадаадын хөрөнгө оруулалтыг хууль гэдэг нэртэйгээр батлагдсан хууль. За ингээ хөрөнгө оруулалтын хуулийг олон жил ярьсан хэдий ч баталж чадаагүй. Тэгэхээр энэ удаа хөрөнгө оруулалтын хуулийг бас танилцуулж их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Үүнд юу шийдэх вэ гэхээр маргааныг хилцээний замаар болоо олон улсын эсвэл үндэсний арбитраар шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. За 2016-аас 2020 оны парламентод арбитрийн хуулийн ажлын хэсгийг би ахалж ирсэн. Нэгдсэн улсын байгууллагын загвараар энэ хуулийг баталсан. Тэгэхээр нүүбийн загварт нийцсэн арбитрийн хуулийг энэ хуультай одоо нийцүүлнэ гэсэн үг. Мөн дээрээс нь хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхойгүй байна. Гомдол ирүүлдэг одоо өнөөдрийн байдлаар ихэд нийт гомдлын одоо бараг нэг 25% орчим хувь нь л шийдэгдэж шít. Бус нь огт шийдэгдэх. Тэгэхээр Монголд хэн хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал зайлшгүй үүсдэг. Тийм учраас шүүхийн өмнөх шатанд, урьдчилсан шатанд хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэдэг болох одоо эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын асуудлыг эрхэлж байгаа төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчилж байна. Мөн хөрөнгө оруулалтанд халтай байгаа 14 хуулийн төсөл дээр нэмэлт өөрчлөлт оруулж байна. Гадаадд хөдөлмөр эрхлэх зуучлах үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалтаа хуулийн этгээд эрхлэхийг хориглосон байсныг хүчингү болгож байна. Байгаль орчны нөлөөлийн наривчлсан үнэлгээг олон улсын үнэлгээний байгууллагуудаар хийлгэх гэхээр зөвхөн Монголын аж ахуйн нэгж хийнэ гэдэг хуультай. Гэтэл олон улсын гэрээ хилцэл хийхэд олон улсад зөвшөөрөгдсөн байгаль орчны наривчлсан үнэлгээг гадаадын компаниар хийлгэж болохыг зөвшөөрж байна. Мөн өөр улсын барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчлэгээтэй тохиолдолд дүүцүүлэх арга хэмжээнүүдийг авж байна. Мөн гадаадын одоо хэвлэл мэдээллийн одоо байгууллагууд буюу одоо ном зохиолын оюуны өмчийг эзэмшдэг байгууллагууд Монголд одоо номоо орчуулж гаргаж байгаа тохиолдолд болвол үүнийг бас харилцан зөвшөөрөөд бид нэр бол бас иргэдтэй шинэ мэдээллийг олох болцоог хангуулж байна. За Монгол улсад гадаадын банк байгуулахыг хуулиар огт хориглоогүй. Гэхдээ Монгол банк хуулиар хориглоогүй байхад нэмэлт 13 шаардлагыг журмаар тогтооцсон байдаг. Тийм учраас журмаар тогтоож байгаа энэ зохицуултуудыг бүрэн хална. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаа хуулийн нөхөрлөл байгуулах бүртгэх үйл ажиллагааг журмаар зохицуулдаг байсныг зогсоож байна гэсэн үг. Хуулиар нь шийдэд явна гэж. Мөн энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад зөвшөөрөл мэдэгдлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас дагалдуулан өргөн байж байна. Энэ юу вэ гэхээр одоогийн байдлаар бүртгэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэл гэдэг нэртэй зөвшөөрөл биш нэртэй зөвшөөрлүүд бизнес эрхлэхэд саад дотор болж байна.
Ийм учраас хэдийгээр бүртгэн гэсэн мөртлөө бүртгэхгүй учраас бизнесийн үйл ажиллагаа эхэлж болдгоо 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулах, нэг дугуй засвар ажилуулахад заавал зөвшөөрөл хүсдэг байдлыг халах ёстой. Гэтэл хуулиндаа болвол зөвшөөрлийн хуулинд заасан жагсаалтанд байхгүй бол чөлөөтэй эрхэлж болно гэх хуультай мөртлөө бүртгэнэ гэдэг. Тэр бүртгүүлэхээ очихоор бүртгэж авахгүй учраас бизнес эхэлж чаддгүй. Энэ бол яг л зөвшөөрөл шүү дээ, адилхан. Тийм учраас зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэдэг ийм шинэ концепцээр оруулж байгаа. Мэдэгдэл гэдэг нь юу вэ гэхээр та хүнсний дэлгүүр ажилуулах гэж явбал бизнес 1.0 гэж та бүхэн мэдчихэ. Яг ийм Монголтой адилхан аппликейшн ажилдаг. Эний 2.0-ыг одоо олон нийт танилцуулахад бэлтгэж байна. Тэр 1.0 дээр байгаа шиг би хүнсний дэлгүүр ажилуулах гэж байна гэд хүсэлтээ коноп дарж илгээгээд шууд эхлэх гэж. Энэ бол мэдэгдэл, notification илгээнэ гэж. Тэгэхээр зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг бас одоо ингээ өргөн мэдүүлж байна. Энэ хуулиар нийт 251 тусгай зөвшөөрлөөс 234-ийг нь цахим хэлбэрээр авах боломжийг нь одоо бараг 98 орчим хувийг нь цахимаар авах боломжийг нь эрх зүйн орчинд бүрдүүлж байна. Дээрээс нь зөвшөөрлийн хугацаа хэтэрхийх богино байгаа. Тийм учраас тусгай зөвшөөрөл 10 жилээс доошгүй байлгана. Энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй байлгана. Зөвшөөрөл сунгахад дахиад материал нэгтгэх байдлыг хална. Төр иргэнээсээ мэдээлэл шаардахгүй байх бүрэн бүх бололцоог цахим хөгжлийн яамд байхдаа бид нар хийж ирсэн. Тэгэхээр төрд байгаа мэдээлэл буюу мэдээлэл солилцож чадж байгаа. Тэгэхээр заавал иргэнээс цаасаар бичиг шаардахгүй. За зөвшөөрлөөр эхлэх үйл ажиллагааг одоо 45 тусгай зөвшөөрлийг энгийн болгож байгаа. Энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байна. 32 энгийн зөвшөөрлийг мэдэгдэл болгож байна. 13 зөвшөөрлийг цуцалж байна. Явцын хяналт шалгалтаар үйл ажиллагаа нь хэвэн байгаа бол автоматар notification ирээд та бизнесийн үйл ажиллагааг эхлэгээд дахиж бичиг баримт шаардлагаа болж байна. Дээрээс нь төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд бүрэн одоо шилжүүлэх эрх зүйн орчиг бүрдүүлж байна. Ингэснээр мэргэжлийн холбоодууд төрийн зарим зөвшөөрлийг олгоод төрийн зарим зөвшөөрлийг олгосныхаа дараа өөр хариу хяналт шалгалтуудаа хийгээд явах болцоо бүрдүүлж байна гэсэн үг. Ингээд эдгээр хуулиудыг дагаад хиймэл оюун дээр big data-н дээр үндэслээд эдийн засгийн эрхчлөлийн зөрчигдөж байгаа шууд зөрчигдөж байгаа 110 хуулийг нэмэлт өөрчлөлтийг одоо их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэдгийг засгийн газарт танилцууллаа. Та бүхэн. Хүчтэй магнитик яагаад тодорхойлж идэх вэ? Хүчтэй магнитик арга туяаж хэлсэн чинь сонгон шалгалтууд томсоо гэж шүү дээ. Тэгэхээр өөр маш олон төлөвчтэй компаниуд гээд сонгон шалгалтууд тэнэлсэн. За төрийн өмчит компаниуд дээр нээлттэй сонгон шалгаруултгүйгээр томилогдсон төрийн албаа төрийн өмчит компани захирлуудыг хэрвээ хууль зөрчиж нээлттэй сонгон шалгаруултгүйгээр томилсон бол бүх компани дээр нээлттэй сонгон шалгаруултыг нь зарлаад хуулийн дагуу явуулах ёстой. Тэгээ хинч одоо энэ сонгон шалгаруултанд орох нь нээлттэй. Шалгууруудын өндөр тавь чаддаг мэддэг мэдлэг боловсралтай хүмүүс сонгон шалгаруултанда чөлөөтэй нээлттэй өрсөлдөөд төрийнхөө өмчийн компаниудыг удирдах бололцоог олгох энэ одоо зөв хандлага руу явж гинэ л гэж ойлгож байна. За энэ дээр одоо ингээ эхнээсээ сонгон шалгаруултуудыг эхэлсэн. Эрдэнэс тавталгын компани дээр хүртэл нээлттэй сонгон шалгаруулалт зарлж байна. Төрийн өмчит компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль их хурл дээр хэлэлцэгдэж байна. Тэгэхээр бид нар хуулийнхаа дагуу үе шаттайгаар төлөөлөл өдөрдөх зөвлөлүүд нь энэ одоо эрхээ хэрэгжүүлээд үйл ажиллагаагаа үе шаттай явуулнаа. Тэгэхээр төрийн өмчит компаниуд бүгдээрээ л сонгон шалгаруулалтаа нээлттэй зарлал одоо ажил нь явагдаж байна л гэж ойлгож байна. За